Энэ сартаа багтаад нэг Тайланд явчихсан. Чи тэгээд бүр шийдсэн. Энэ улс чинь тэгээд трансгендер багтах орон зай байхгүй шүү дээ. Тэндээ тэг амьдрах гэдэг. Хөөсөөс солиулчаад энд ирэх юм бол шившиг болно биз дээ. Тэндээ нэг сайхан залуу болж чаад. Нэг тансаг амьдрын да. Олигтой юм болтгоо. Чавшиг халамжтай залуу болж чавна да. Тэгдэг ш. Наад ганц үсч. Цагт явлаатай. Би ч юм 10 жил ганц үсч гэж гойлоо шүү дээ. Ер нь миний энэ трансгендер болж ингэж яваа чамтай холбоотой шүү. 10 жил дахиж чи нөгөө дээд анги ахнаас зодтолтой зуснуулаад ороод ирсэн шүү дээ. Би чамайг анхаарал дурлсан. Би тэндээс хайр гэдэг ямар хүчтэй зүйл гэдгийг би тэнд ойлгосон. Би чадсан юм да. Би цаасан найзгаа үсвсэн. Завти балартай. Явъя. Юу юм ястаж байгаа. Надо подожди. What's happening here? Hey guys, please. Hey, please. What's this? Hey. Robert. Sign and seal here. I didn't know what was happening. The results of the project was coming out, so before you guys, Alter's member came in and took our company's seal that he said he needed. Заяа, болов. Жага хатарчлаа. Тэгээ дотор бөөмөн шиг үзсэн шүү дээ. Чамд үгсэндээ мухараад байгаа юм. Чамд үгсэндээ мухараад байгаа юм бэ? За мо газрын зургийг нь ураач шүү. Аяа. Институт. Амрыг ирээ. Ашмурдаг тестэрч. Энэ дуул өгснө. Ой дүүнэр. Албагт хүлээж гараа заяа. Ойлголаа. Нэг хоёр. За сайн байцаараа та бүхний өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хурал эхлэлтнийг мэдэгдэж байна. Copy. Нянja. Алаг хайрхан дүүрэгт 10,000 айлын оног дууч барих 3 дугаар шатны шалгаруулсанд 3 компани үлдсэнийг дуулгахад таатай байна. Нэгдүгээр Монгол барилга Хувьцаат компани. Хоёрдугаар Канадын хөрөнгө оруулалттай Канад чанар Хувьцаат компани. Гуравдугаар Солонгосын хөрөнгө оруулалттай Korea Town Хувьцаат компани тус шалгалж үлдсэн байна.
үлдсэн компаниудаа бүгд нь амжилт хүсье. Энэ бол өсч шудраг танд нэг ч болохгүй. Наад үзгийн энэ тойроос гарсан гişүүдийн хамааралтай компани гэдгийг мэдгүй ч одоо юу? Зүрх. 마지막 단계 남았어요. 들어와. 나도 하루도 잘 잡자. 안돼. 나는 너를 이미 알고 있었다. 모든 준비는 이미 다 끝났다. 이제 한 단계 남았어요. 하나 나와 캐스코는 이 대지 갖고는 하나. За бүх юм асуудал байна. 알겠어. Одоо яах вэ? Хөрөнгө оруулагчаар гар үсгэж зөвлөд хүрээд ир. Тэр гэрээнд гараасаа үйлчтэй. 무슨 일이 있어도 참여하죠 마세요. 알았어. 그래서 юу гэсэн үг вэ? На чи гарын үсэг битээ зураг илчилээ. 가자고 죽어. 여기. 지인들 때 인들 어떤 가르쳐 줘. 좀요 하시래요? 이 시대기 같은 놈도 이네들 편이야? 누구? Зурхгүй шинжтэй шүү. Нам хамаг дарагтлаад байгаа болтоо шүү дээ. 바로 가라고 시키고 누구 가라고 시키고. Асуудаа асуух шаардлага байхгүй. Наа ч угаасаа баруу. 그치. чамд ирээдүй байна шүү. Баярлалаа. Таны л гараа шүү дээ. Та ерөн сүүлийн шатнд яая гэж бодож байна. Тэр чамд хамаагүй. Би 20 жил ард түмнийхээ итгэлийг дааж сонгогдсон шүү. Тэр л тийм л дээ. Хэнхэмд залуу гүшүүд намайг юу гэдэг гэж. За. Үе өнгөрөөс суудлын бөглөөс гэдэг байна. Ийм хүнийг ч арай хөгшин гэхгүй баха.
Одоо хэдэн цаг болж байна? 3 цаг болж байна. 6 цагийн зур болох юм дээ. Тэхэндээ. Энэ хариг өнөөдрийн цалин. Сайн ажилласан байна. Заваагаа хөлмөлчлөө бас. Хэлхүү. Чиргүй. Энэ юу гэж вэ? Манай тарин амтрах гэсэн. Уурхан гэр орныг яатсан. Харин цааш. Чи дугай. Энд чи өөрөө л амтаа муугаас тээ. Таиланд руу хагалгаанд явах гээд мөнийг гараад зарцсан. Хэд хонох юм? Нэг 2-7 хоног 22-3 хоног болох гэж бодож байна. Заваарсан ч болох юм байна л та. Одоо хэдүүлсэн? Саяас найзыг тавцсан уу? Тий, тавцсан. Тэгвэл одоо ганц л гэсэн. Дагаа. Чи ахгүй. Чи наанууд. Хивт. Яв. Shit, таамын яагаа вэ? Юу болов? Зааж суу. Жижигхэн осолд ороод. Гү тэгээд нөгөө цэрэг цагдаа хэвлэл мэдээллийнх нь яасан? Бараг сайдын ранктан осолд очиод авч чинь. Чийл болоод мэдэхгүй байв гэж. Суугач. Ийшээ суул та. Чи яах гэж бодсон? Зэрэг над царай чи яачихсан юм бэ? Жилийнхаа засал номоо хийлгсэн юм уу? Одоо ийм царай зүстэй чуулган хуралдаанд яаж орох болж байна? Чи тэгэд гол асуудал руу орохгүй. Нэг тойрог нэг намаас нэр дэвшиж багаараа сонгогдчиход өмөх мах булаалдаж авсалтаад яах вэ гэж бодсон. Эвтэй байцгаа хилдаад гэсэн. Зөв ярьж байна. Балдарч хаа. Залуу хүн гэхэд манай энэ банд гişүн маш зөв шийдвэр гаргасан. Хөрөнгө оруулагч нь тендерээс татгалзлаа гэд гарын үсэг зурснаа манайхроо паксаар явуулсан байна. Одоо харин Монгол талаас төлөөлөгч нь гарын үсэг зурчих бол Коретаун компани энэ тендерээс гараа татнаа гэсэн үг. Нэр чинийгээс юмыг манай залуус олсон байна лээ. Би юм утсан хүн болохоор хэвдий ч мөг суглалгүй тэр чигээр нь аваад ирсэн ш. Чи их олон юм ярьж байна те. Чи миний насан дээр очивол Монголын газар нутгийг чөлж чадах эрх мэдэл бүхий хүн болох нэ дээ. За яалаа гэж тий.
ах хүн хөөргөж. Та их үлдсэн баг шиг байна. Хөрчгсөн мэнүү дүүн халаалах уу? Зүгээр. Хөрцөө хоо сайхан амттай байж. Ах гар хоосон ирсэн юм шүү. Чи битгий хүүхэд тэмглээд бай. Өсөж яваасантай sig булаацалдаж байхаар өөрийнхөө замаар яваа гэдэг үг байдаг. Асуудлыг шийдээд хариугүй нөхдөд 7 хоног хүлээж болох уу? Вау. Ухаантай хүнээс ухаантай үгэл гардаг юм байна. Чи нэг юм буруу ойлгоод ахш байна. Наад сүнх чинь тийм ч хямдхан ид биш. Надад авах уу? Нүн нэдэ. Гурлаа гэж байгаа. Чи нарантуул гараад 100 мянгад 3-ыг аван заяа надад. Хатраад л сайхан идэх үстэй. Хүүхнүүд та нар нэрээ юмны чанаранд ч үнэн нь болтгож үнэн баг. Дараа нь мөнгөтэй болох ирж байгаа надаа юм. Тэгэр ихтэй. Зүгээр их чинь дөө. Энэ хэд вэ? Сая 500-аас хямдраад 900 мянга болсон байгаа. Ийм үнэтэй авах шаардлага байна. Архилгын инженерийн сургуулийг улаан дипломтой төгсчөөд хэрэгжүүлсэн төсөл болгон чинь тендертэй шалгарч чадахгүй гуйлгацсан тариал явж явах танд тийм сайхан байгаа юм уу? Хэнийг л өөрчн дарамжийн сугныг солих гэж тэр сургуулийг төгсөөгүй ш тахана. Та юу ч ойлгохгүй нь баха. Толгой сайтай мэрэгчлээ эзэн байлаа гэд энэ улсад чинь болж бүтэж байгаа нэг ч алга. Тэгээ чи намайг яа гэдэг юм? Үнтэй ослол өмс. Тендерийг өөрийнхөө талд оруулж чаддаг дарга нарт ойлгоно. Тэгэл болоо штэ. Стандарт ус барилга төлөвлөл гэж юу? Ахын чадахгүй. Хаал ер нь намайг уруу татаж 21-р зуунд барилгын салбараар явал сайхан амьдрнаа гэж архитекторын ангид оруулаа өстэй. Чи над заана гэж байхгүй шүү. Суу. Дугайл над хичээлээ мэдэх юм дөө. Хичээс тахаа. Энэ зөвхөн таны асуудал биш шүү дээ. Та хэр амжилттай явна. Тэрнээс чинь шалтгаалж миний ирээдүйг шийдэгдэх гэдэг шүү дээ. Оюутан байхыг хүнийг сонсдгоос хөрөөр шигдэ багсаа. Аюу нундаг. За юу вэ? Бундаг энэ олон жилийн дараа таньж интрээ. Арилгын инженерээ хийж байна. Өгснийхэн байрлалын инженер ахад явах шин. Хар бор ажил хийгээл явж байна. Мань нэг хүнээс хэдэн төгрөг аваад өгөө. Чи чамтай уулзах юм баха. Чамаар дагуулаад инээдлээ мэрэг. Чнаа дуутах тэгээ. Уу аалсан өчөндөө муухаараад байгаа. Цаашаар. Юу новчлууд орж чи энэнгөө томроод байгаа юм бэ? Хүүшээ. Чүнүүгүй. Оо мэдөө. Юу нэ? Чамтаа нэг уулз ирсэн. Бүгд сонсно. Араас ч хүмүүнд дааггүй. Тун хашир байхгүй цаад болчихно. Чигээр анилсан ч төрөөд өгсөн ш. Ямар ч асуудалгүй хаа. Би бүгдийн цэвэрхий хийсэн заяа.
надад яриад ирсэн тий. Юу юм? Чимээд өгсөндөө мухаараад байгаа юм бэ? Чамруу мухаарахаар яах вэ? Газрын зураг минь. Хойлын нэг ирэмжих сайх үтчихв. Та нар шиг ийм холгонууд хуулийн өмнө ч гөлөх болдог шүү дээ. Жишээ яа гэдэг вэ? Гөлөх болчих. Надад ирэх үлээсийг сайлж. Милийн далдаг гарууд байлаа шүү дээ. Зөөр тайлж. За сайн бацгаана уу? Та бүхнийг орой мэндэгэрье. Эхлээд өөрийгөө танилцуулсан зүйтэй баг. Намайг Лунхар гэдэг. Алаг хайрхан дүүргээс 2020 оны сонгуульд улсыг хурлд нэр дэвшиж ард түмний итгэлийг хүлээн гишүүн болсон хүн байна. Тэний хүмүүс таныг хараад таньжлээ шүү дээ. Эдгээр чи юу хүмүүс юм? Тэгэлгүй. Бид хоёрыг намайг дуутахаар ирэхгүй байх гэж бодоод хүч хэргэлцлээ. Тэгэхээр энэ бүгдийг би эхнээс нь тайлбарласан зүв байх гэж бодчих. Хэрвээ энэ төсөл хэрэгжих юм бол 3000 залуучууд ажлын байртай болж 3 жилийн хугацаанд хамгийн багадаа 3 сая төгрөгийн цалинтай болж дундчаа доош оролцох иргэд хэрвээ орон сууцны зээлд хамрагдах юм бол 20 жилийн дараа зарлага нөх ийм судалгаа гаргаад байгаа л да. Орныхоо эдийн засгийг бас судалж үзсний үндсэн дээр тэр хорооллын төлөвлөлтийг дахин төлөвлөлтөнд оруулаад хамгийн боломжтой нөхцөл нь энэ болов гэж үзээд байгаа юм л да. Тэгээ ашиг нь хаана байгаа юм бэ? Нэг л их судалгаа ярьсан хүмүүс. За чи гарч. За. За Лунхрах танд ямар ашигтай? Надад нэг ширхэг тоосхны ч ашиг байхгүй. Гуруула дүүргийнхээ иргэдийн төлөө ганц ч гэсэн бүтээн байгуулалт хийчихэл. Тэхүү. Хамгийн гол нь энэ төлсөлд улс хөрөнгө оруулах. Бид нэр өөрсдөө хөрөнгө оруулагчаа олгоод тэгээд дүүргийнхээ ард иргэдэд туслаа гэж дээрээс даалгасан биз дээ. Харин тий. Солонгосчуудаас хөрөнгө оруулалт татах гэж боо юм боллоо шүү дээ. Гэхдээ Валдоржих хүртэл Канадаас хөрөнгө оруулалт татсныг та мэдж байгаа юм дээ. Ես хоёрыг мэдчихээн л да. Хаанаас нь ямар ашиг гарах вэ гэд өлөнч үз. За Лунхрах. Үгүй бодчихлээ шүү. Чи дүүргийнхаа иргэдийн ирээдүг боддгоо мэхэд олон мянган хүний итгэлээр ирсэн над Ингрийн тэмдэгэ бодож болохгүй юу? Битээ сүүч. Лунхар гишүүний хэлдэг үнэ. Гэхдээ миний хөдөлгсөн гал тэрэг одоо зогсохоор болсон. Анио. Хашимни가 사자민. 무슨이 모릅니까? 모릅니까? 어떤 하우스요? Канадчанар ажиллаа эхэлсэн юм шүү дээ.
Яасан? Би тэрийг энд юу хийж явж байгааг асуух гэж байна чи. Дотоо ойлгосон юм байна л та. Би тэрээс нүдэн чи өргөсөй хадаад байна өгшөө. Залуусаа болцоо. Бид нар нэг баг болохын тулд нэгнийгээ таньж мэдэж сайн ойлгуулцах хэрэгтэй. Та энэ хүнээр энийг хамгаалуулахгүй. Эн чинь дээгүүрээ яриа шийдсэн асуудал. Чи тэр өдөр ирээд гэрээстэй хийж болдгоо юм уу? Харахгүй шин хулгайч тохож ингэж бөөнөөрөө шаваад юу вэ чи? Заашлаа. Бид нар ажлын үүрэг авсан хүмүүс. Үнэн мөрчиж бити олон буцаад байгаа. За чи юу аасан зүгээр дургуй. Хоёрын юм шиг сайн утчих юм. Ихтэй зүгээр үү? Яасан бэ? Хичин зүгээрээ. Энэ хулгайчууд харин шин оройсоо хашаа ороо нурааж мураах гээд давраад айлгаад. Ойлголоо тэр орчих. Үгүй чи яг ойлгосон юм уу? Наа хүмүүс чи ихчийг хавш нь алах гэжсэн байж. Чи ойлгосон юм уу? Ойлгосон гэдэг чинь айлаа орж ил да. Ойлгосон шүү дээ, арай ойлгосон шүү дээ. Өмнөх шат энэ асууд үүсгэх хэрэгцээ явчих. Энэ миний хатан өгч яах шиг. Чи өөрөө хин яалцсан. Өмжиг хүн зодод изоозол. Безой. Та яж бэ? Би зүгээр ажиллаж байна. Олцоо! Долгоноо дэвцээ. Яг тандаа их юм. Чи одоо бас юм бэ? Хагдаан! Цаана хөрмөн. Би энэ айлын цаана мэдв. Чамаг бол юу хийх одоо мэдэн штэ. Уул хааж асуудаггүй эндээс нүдийг мэдчихэл байгаа юм байна. Хэдэн ятад ажилчид авчирчаад энд дураараа ажиллаад гэж болно гэж бодож байна уу? Монгол улс хуультай, дүрмтэй, цааттай байдгийг мэдвч. Эднэртээ уурай илам олсон шиг байхгүй маа л да. Рандам дөнгөндан. Энд хяа халж байна. Юу вэ? Сайн байна. Чи нөгөө Балдар жигшинтэй хамт явдаг залуу юу? Тий. Өнөөдөртөө энэ ажлаа зогсоо. Одоогоо дээрээс. Дээрээс юу гэснийг ойлгож байна. Би тэр дээр чинь байдаг хүн байна. Таньж байгаа үстэй. Таньж байгаа л да. 这是谁呀？操的，起码打扰工作。 Балдар гишүүний туслахыг хийх хугацаанд олон гишүүдтэй нүүр тул явлаа. Тэднэрт үгүй уруу сонгож зөвхөн ашиг харсан шийдвэр гаргадаг байсан. Харин Лөнхөр гишүүн надад эсэргээрээ санагдсан. Энэ улсын эрх ашигын төлөө өөрийн баяр газар дээр нэрж асуудлыг шийддэг. Эрх мэдлэгтэй хамт амьдарч байгаа нь миний бодлыг өөрчилж бахархлыг нь төрүүлсэн гэхүүд. Би энэ улсыг эзэнтэй юм байна гэдгийг мэдсэн. Тэр манай энэ систем үлдэгч. Бос нь хоёр залуу бай. Тэрүүд би нэг юм ойлгосон. Хүн нэг л амьдрна. Ирээд буцдаг ороод хүн юутай байсан биш. Хэн байсан чухлаа гэдэг. Их хорн намаагүй ш. Би их хорныгоо сонгож төрсөн гэдгийг. Ой! Яа. Хинэгч хутлаа шагаад байгаа юм санагдаад байгаа юм да. За юу гэж. Яа. Энэ миний төрсөнд зориг. Бараг ухаарсан цагаас л миний тослох хийж байгаа. Гүшүнэ. Би тэр ямар үүрэгтэй оролцох вүлээ? Наадах чинь Korean Town Канад чанар компани тендерт оролцож байгаа барилгын төсөл архитектурын зураг.
Хоёрыг бидэн дундаа л хамгийн сайн гэж энд автарсан. Би балдарж банд гişүн хоёрыг мэднэ. Ямар нэг хууль бус юм заавал хийж байгаа. Та хоёр сайтар судалж үзээд хаана босхоо байна гэдгийг баримт нотлоготой гаргаж ирэх хэрэгтэй. Үгүй. Гişүнээ заавал ингэж энэ хоёрыг дуудаж ажиллуулчих надад хэлчих. Чи зүгээр дугуй сууж ил та. Манай найз чинь барилгын инженерийн сургуулийг улаан дипломтой төгссөн юм шүү. Тийм шүү дээ. Бид тэр сургуулаа үеийнхээс хоёулах улаан дипломтой төгссөн шүү дээ. Тийм үү? Бид хоёрыг чи боловсралгүй хулигануудын бахлыг зов. Чи бас дээд сургууль төгссөн үү? Манай энерги мэргэжлийн боксч. Хэрвээ эх орны төлөөлөлд олимпиад оролцсон бол бас их юм дуулах байсан ш. Ой нэрээ ой. Одоо энэ олимпиас хүрэл авсан отгон долоо шүү дээ. Тэрнтэй чи би нэг жид алдчих явлаа шүү дээ. Та би танарт яг видео код хийж харуулж үзүүлэх юм уу? За тэгэхээр бүх юм ойлгомжтой. Тендерийн сүүлийн шат дуусахаас өмнө өрсөлдөгчийнхөө булгаан мэдээллийг ард олонд ил болгож чадвал Улаанбаатар хотынхаа иргэд рүү чиглэсэн том бүтээн байгуулалтыг гартаа авнаа гэсэн үг. Саана өгшөө. Саана. Өөш окей. Мань чамтай нэг жинд алдчихсан гэдгийг энэ хүмүүс хэлээд өгдөө өгшөө. Манд итгэхгүй бах ээ. Харуул. За бид нар итгэж байна. За баяртай андаа. За найз нас байна. За баяртай андаа. За. За тэгэхээр залуусаа. Энэний төлөө, үнний төлөө. Надтай нэг баг болж урагшлах уу гэж та нарыг энд цуглуулсан. Оо яах үзэл алтай. Тэр явчих тийм үү? Нэртгөө очихгүй л эдний ихнэр нэг чулуун шиг хүүхэн байдаг. Хардаад бүтэхгүй хүүхэн баг. Дугаалт ч хамаатай. Нэг л хүүшиж сонсдог. Оо, тэгээд яв. Дүүтэй ч уулзчих уу? Тэр гараад ирээ. Тавайсан цаасан. Чамаг ийм мэдрэмттэй гэж мэдсэнгөө тайр зориглоод ийм гоо ширээг бүлтлээ. Асуултаа. Өнөөдөр яваа нэг баяр өдөр. Мэдээгүй. Манайхан төрс өдөр биш магадгүй. Оо тийм үү. Баяр өдөр. Энд хэлэхгүй. Юу магадгүй ч биш. Баярлалаа. Гэтэ гутамжаас томтсон байл шүү. Гэтэ зүгээрээ харин чиний хэлхийг бодоод заасан да. Эй сүнхэн олстой яг таарсан. Харин нэгүр чи найзуудтай гайхуулнаа. Ямар гоё юм бэ? Уг би наадах чинь. Зүгээрээ арай. Харин чамайг надаас мөнгө төгрөг нуусан байрсан. Ийм үзэм авсан гэж уурлахгүй за. Хулаан байж л да би чамд үг хэлэх гэдэг чи миний үгийг анхааралтай сонсоод чадахгүй. Би наад худалсан хоёрыг чинь чамд аваагүй. Энэрл авсан. Бүү яах вэ гэж гадагшаа явахад нэг юм аваад өгч гинтийн бэлэг болгох гэдэг чинь хамаг нуус задлаа ичих юм. Би яагаад тэнийг бодоогүй юм болоо? Би чамайг дүнгүй гэдгийг мэднэ л дээ.
Ийм дүнхүү гэж мэдсэнгүү. Мэ. Чамд авсан гэж чи. Томс. Болох юм уу гэж штэ. Болно штэ уусалж чамд зориулж авсан юм чи. Энэ байхгүй. Яг готооч. Яг уу. Яа. Сүхэн гэдэг үү? Сүхэн гэдэг үү? Яа. Танайтай баярлалаа. Наад чам зориулж авсан тийм биш шүү дээ. Чи бүр хулангаах гоё харагдаж байна бай. Тайр яа. Секст тийм үү? Үгүй. Чи гомото хайртай мó? Яалагч дээ. Би энэ дэлхийд ганцхан чамдаа л хайртай чи тэр мэднэ шүү дээ. Харин ч юм уу юм. Тэгэл бүгэлдээ чи хүргэлтийн удаач зөвлөг хүргүүл юм шүү дээ. Тийм биш шүү дээ. Байга газрынхаа хаягийг өгсөн шүү дээ. Тэр гоё юм аа. Нас мэдрэмжтэй бол тээ. Намайг нь хулангаас бусад хүүхнүүд бүгд л мэдрэмжтэй гэдэг юм дөө. Та өнөөдөр хэдэн цаг гарсан? 5 цаг гарсан. Варя. Энэ айх өнөөдөр болсон. Ячо. Галзууч юм шүү дээ. Шууд эмхтэн үнэс гэж болохгүй юм дээ. Гомдсон юм л үү. Юун гомдсон юм ямар буруу юм биш. Тото яах вэ? Хундаг авчирд миний өмнө сөхрөөс суу. Инэрлээ. Дахиад харуу гэлдөө. Чи өгөхгүй мүү? Би ч харгүй гэж хэлээ ч. Ой. Чиний уралт төр үсээд үсттэй. Өөр мэдрэмж авнаа. Зүрхтэй амар хүчтэй зохлон тэ мэдчихнэ. Чи мэдээд өгч чи. Юу сүртэй ганцхан үсээд тэ. Өөр мэдрэмж авнаа үсээд. Ола. Би ч нэг. Яач юу чи? Одоо дээдлийн ангийнхныг таагч дуудахгүй шүү. Ямар ч хүндлэл байхгүй харцсан. Бүгдийг бацгаа!
яагаад надад ингэж хатуу хандж байгаа юм бэ? Зүгээр шүү дээ. Нэмэгтэйчүүд бид нар чинь ирчүүдийг бодох юм бол сэтгэлийн тэнхээтэй хүчтэй хүмүүс аахгүй. Бүгдийг зүгээр хай. Март. Салчих. Усалсал. Миний зүрийг харалт. Царай зүсээтэй. Гоё биаатай. Бэрээс нь бонус хөө. Нурцлангоор дүүн гой залуучууд байж шүү дээ. Бидрээс нэг нь олж аваад. Чимүүд гэж ярихгүй шүү. Яасан? Чи миний хайрыг надад салгачаад өөр асуух гэдэг юм. Чиний хүслийг тэгж гүйцээнэ гэж байхгүй шүү. Нэрийг хараач тийм хөөрхөн. Чи хайраа ямар ч иргүнээс илүү гэж боддог байхгүй юу? Тийм шүү. Ондоо. Чи бас өрөөлөг явж унт. Энэ түүхнүүд амьдрал ярьж байна зөө. Айгүй. Арай хүчтэй өгч өгөө. Бүхэн тооцоолсон даа явуулсан. Харин чи урдаа барьсан юм уу? Гэж 30 км цаг урдаа явсан л да. Тэгвэл амьд наалгүй. Шүнэ, таньжин уу? Намайг таньжин уу? Шүнэг дангаар нэг чи. За зүг явлаа шүү. За. Алкархан дүүргээс тавдах удаага тасралтгүй сонгогдож байгаа улсын хурлын гишүүн Балдорж сүүлийн үед улсын хурлын чуулганд үлдэхгүй байгаа нь тус дүүргийн сонгогчдын санааг чиглэсэн гэлээ. Тэгвэл өчигдөр шөнө сошиал ертөнцид цацагдсан нэгэн зураг нь түүнийг чуулгандаа ирэхгүй байгаа шалтгаан хэмээн тодорхойлсон байна. Учир нь Балдорж гишүүн ялхамрагтайгаа зугаацсан явж байгаад осол улсны баталгаа болох зураг бичлэгүүд олон нийтэд цацагдсан байна. Энэ шалтгааны улмаас Балдорж гишүүний рейтинг ард олонний өмнө огцом унснаас түүнтэй хамтарч тус дүүрэгт 10,000 айлын орон сууцны тендерт оролцож байсан Канад чанар компани удирдлагууд гэрээгээ туслах талаар хэвлэлийн баг хурал хийж байгаа юм а. Ингээд Канад чанар компани хэвлэлийн баг хурал руу анхаарлаа хандуулж байна. Baldosh will be becoming a member of our company. Therefore, we are informing the people of Mongolia that we are terminating the cooperation agreement. Энэ амьдралаас нэг л зүйлийг сайн ойлголоо. Юг? Ир хүн амжилттай явсан ч вэ, амжилтгүй явсан ч вэ, муу сайн хүүхнүүдээс бол самруулж байгаа байхгүй. Би чиний амьдралыг самраад байна уу? Чи бүр самархан эцгийг л бүр сүлэлдүүлж байгаа үстэй. Би чиний амьдралыг сүлэлдүүлж байна. Би чиний сүлэлдүүлж байна. Би санаад байгаа шүү. Тал багш. Тал баяж. Дараасаа шаач уралын бодог бодоод байчих юм аа. Хайр хөдөлмөр. Зөв зөв. Сайн гөвшөөдөг. Нэмээд сайн баа. Хайр. Ах минь. Амьдралынхаа дурс цуглуулсан карьераа ингэж эцсүүлж байгаа юм биш үү? Би яах вэ? Надад харин ашигтай зүйл боллоо. Эхнэр хүүхдүүдээ гадагшаа явуулчихад энд нөгөөтгтэйгөө ил тод амьдрах боллоо штэ. Нэрээ тийм ч юм.
Чи харин болгоомжтой байгаарай. Цаатах луунхэр чинь их том юм бэлдсэн байна л шүү. Угсан хундаан хөөс айлуудын газрыг дүүд өгч. Чи намайг хөвшөрсөн болохоор хацх араагүй гэж бодоо юу? Хоосонгүй баха. Нэлээд том юмар 8 альцах гэж ирлээ. Би Канада чанар компани төсөлтөд танилцлаа л да. Таанд тарааж өгсөн материалууд тодорхой дурдсан байгаа. Энгийнхөө ойлгохоор тайлбарлахад жишээ нь манай улсад барилгын туслах ажилтны нэг өдрийн цалин нь дунджаа 70-120 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Тэгэхэд Канада чанар компани болохоор урдаас маш олон тооны хятад ажилтнууд оруулж ирээд нэг өдөрт барилгын туслахын цалин 30-50 мянган төгрөгийн хооронд цалин бодж ажиллаулаад байгаа. Мөн дээрээс нь дотоод үйлдвэрлэгдгийг гаднаас импортлж орж ирдэг барилгын материалуудыг төгрөг болон валютын хашинтай тоглолт хийж ялгаагүй урд зүгээс оруулж ирээд байгаа. Эндээс харж үзэхэд бол ер нь энэ төсөлд иргэдийн эрх ашигыг тусгасан нэг ч зүйл байхгүй. Хэсэг бүлэг хүмүүс нийлээд тендерийг лойрцохын тулд байгуулагдсан мөнгө угаах зорилготой компани байна. Ер нь бол ямар ч тэнэг хүн харсан лойрын төс гэдгийг ойлгомжтой байна. Энэ бол Канада чанар компани тендерт оролцож байгаа бичиг баримт. Бүх зүйлийг би нарийн задлаад бэлтгэсэн байгаа. Ямар ч судалгаагүй хогийн функцийг зохион байгуулдаг. Мэргэжлийн бус чэзний хонжоогоор дурсан энэ архитектурын зургийг хаана ашиг хонжоо хайсан зүйл заалт байна вэ гэдгийг яг таны хүснээр бэлэн болгочлоо. Энэ Балдар зугаа уушмалтай хүн юм аа. 100% хөрөнгө оруулалтын 20%-аар нь бүтээн байгуулалтын гэж яаж тооцоолж чадчих вэ? Балдар зөвшөөрсөн ийм юм хийх юм гэдэггүй яах вэ? Заханд за 25 компани. Энэ компани бол 10,000 айлын орон сууцны төслийг 15,000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байгаа. Тендерт 10,000 айлын орон сууц барина гэж оронгуудаа давхар бүртэн 4-5 хаалга нэмэлтээр гаргаад тааснаас нь шал хүртэл хэмжээнээс хасалт хийж айл болгоныг болохгүй байхаар зохион байгуулсан байгаа. Энийг бол барилгын инженерүүд хоорондоо ярихдаа огтны үүр гэж ярьдаг л да. Тэгээд ийм шигүү ямар ч стандартын шаардлага хангаагүй барилга нь автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, үйлчлэгийн зориултын талбайг шийдэж өгөхөөс гадна айлуудын метр квадратаас хасалт хийсэн байна. Метр квадратын хэмжилтэн дээр яаж зохицуулт хийх нь тодорхой бус улсын комисс хүлээж авахаас өмнө ямар нэг бүдлээ хийх юм шиг байна. Жишээ нь 100 метр квадрат гэж борлуулалтанд гаргаад яг стандартын дагуу хэмжээд үзэх юм бол 85 метр квадрат болж байгаа. Ингээд 5,000 айлыг одоогийн зах зээлийн аншийн дундаж үнээр бодох юм бол 100 сая төгрөг гэхээр 500 тэрбум төгрөгийн сул ашиг олох ийм бохир төсөл гэдэг нь эндээс тодорхой харагдаж байна. Ер нь бол төсөл нэрээр халахад чигээд их хэмжээний мөнгө угаах лойр гэж хэлж болно. Хүүгийн новчнууд яаж юм хийж чаддаг вэ? Яа л та. Хүч байж л төсөлтөд гэж шүү дээ. Хайц чирээд өрөхтэй. Барилга төсөл хэрэгтэй. Заавч. Танаас залхаад. Заавар өнөдрөд ямар ч шүү дээ. Өөр цаг олдог өнөдрлээсэн баг. Тэр тийштэй нэр яа дээ. Шалж үздэг юм байна. Заавал надад ч яаж яах вэ? Гэр бүлийн хүнд ирэх хэрэгтэй гэсэн баг. Тэр өөрөө юу? Миний найз л үг хэлж байна. За. Манайха чухал асуулт очив. Бид нэг ажилтаа очиж явчих тийм үү? Яаралтай чухал ажил гарчаад. Тэгээд зэрэг мөнгөний ажлын яриа цайд.
Тэгэхээр Канад чанар компани материалуудыг хэвлэл мэдээллийн байгууллагад яралтай өгөх хэрэгтэй. Тэр Канад хөрөнгө оруулагчид нь тендерээс гарсан гэсэн шүү дээ. Тэгэхээр шаардлага байна уу? Харин тийм. Балдар шүшүүнийг нэг хүмүүс нь дарж авахгүй бол хэцүү юм шүү. Би голдон жил хажуудан дагаж явсан хүн мэдлгүй яах. Тэгвэл чи өөрөө мэдээд. Энийг яах вэ? Наадах чинь цаг нь болохоор цацнаа. Харин тэр болтол чи сайн хадгалж байгаарай заяа. За. Наач муу юм уу? Оо. Ааши кодор төгсөж өгч юм уу? Сайн байцгаана уу? Манай Инрэл хин нь вэ? Би байна. За, найз залууны шээ хүлээлгэн дахимд та түр хүлээж гараа. Манай Инрэл намайг дагаад энэ өрөөлөө орё. За. Танаа өмнө хаалганы явж аа. Хаалганд. Чи манай мэтээс ялгаахгүй. Чи дургуй юм шүү дээ. Чи ястаа болохгүй. Заадуулж юм шүү дээ. Эмзэг дэлбээ нүүдэл гэсэн. Юу гэсэн тэрийг нь яаж чигээр болохгүй. Дээрээс нь хаалганд орсны хатар сэтгэл санаа нэмзэг болчдөг чи. Дээрээс нь багтаа 6 сар. Жил. Нэрцээ баг. Гамбас дарахгүй л хөт тийм ээ. Тэгвэл өднийг ихтийн өөрчилж байгаа юм чинь. Эсмэг Jesus та. Чи тэгээд тэр шинээр төрсөн тэр сайхан нэг намтай л итлээдээ. Түшээс. Хөөе. Шинэ хэлсний ойлгож байна уу? Амжилт. Уучлаарай. Инрлийн найз залуу. Болцсон шүү. Намайг дагаад яваарай. Хаан. Сууч. Идэд. Чихрэд.
байна ч. Таалагдж байна уу? Тийм ээ. Үзэсгэлэн байвал тийм байна. Талент харчулна шүү дээ өөрөө. Хоёрт хоёуланд чинь таалагдж байгаа юм шиг байна. Тийм болохоор та гэр бүлийн төлөөлөд над гэрийн дээрээ гараа өсөж зурч. Зорчих юм шүү. За амжилт. Чи надад хэлчихэж болоогүй. Юу гэж? Юу зүйл хийгээд байна? Наатаха болоо гэж юу? Өвчнө олон жил хажуучин дагаж явчаад тэгж хэлэх. Тэнэг хүн байх шилдэ. Одоо яах вэ? Энэ фундаментыг урагчтай чия. Би энэ тендерээс нэрээ татлаа. Ах нарын гана. Бахан цаачаа. Өмнө ажиллажсэн компани дампуураад бичиг баримт өөрийнхөө юмнуудыг авчина гэж хэлсэн. Тийм.
Ямар олон залуучуудын амьдрал сүрч байгаа бол тоо. Уг нь манайхын тендерийг авчих юм бол маш олон залуу гэр бүлүүдийн амьдрал дээшлэх юм байна да. Харин тийм ээ хаа. Тийм л байгаасаа гэж найдаж байна. Би ахын биений хэж байна. Ойлгомжтой. Өвчтний биеийн байдал жоохон тааруу байна. Амь нас нь хамгийн гол 8 наснд аюултай. Санаа зовдгоо. Амь наснаас бол холуур. Ер нь бол өвчтний гэмтлийн зэрэг гайгүй гэж хэлж болно. Гол нь шоконд орсон байгаа болохоор тайван зөөлөх хэрэгтэй байна. Яасан? Юу болсон? Та хоёр мэдчих хэвээр биш үү? Би тэр яаж мэддэг? Эмзэгч залгаад ирж чинь. Ойлгомжтой л та. Тэр мэдж байгаа нүсэндээ би тэрдээ уурлаад байгаа юм. Мөн амьдрал хэрэггүй үлбэрсэн юм уу? Юу гэнэ ой? Үлбэр батна уулзахгүйсэн та. Үш, цаанаас жоохон чимээг үлдээ. Яг юу? Үгүй. Энэ өвчтөнтэй хамт ирсэн мегмэрийн ар гэрээс нь хүмүүс байгаа болов? Битэр. Намайг дагаа. Бид чинь бүгдээрээ л төрд ажил хийдэг хүмүүс. Чадах юм байвал нэг нэгэндээ тусдалгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Энэ миний дүү. Ирээдүйтэй улс төрч байгаа юм. За танилцсны нэг тогтооё. За тантай танилцсандаа таатай байгаа шүү. За сайн байна. Сайн байна уу? За нааш суу. Энэ хоол унднаас идэж. Хоолоогоор чи хоол давж явах юм уу тэгээд? Чи одоо юу яриад байна? Аа? Энэ ажлын их завсраар ерөнхий газрын дарагтай үдийн хоол идэж. Тийм байна. Ажлаа сайн хийж байгаа юм байна. Алуун хураах өдрийн хоолой идэж амжиг баг. Босон эднээс бүү бос гэдэгт. Сайн идэж байгаа дарахгүй юу? Орж ирээ тугалж амжиг багт хөөж явах шивдэ. Бо таа чинь хүн амтны хажууд хүнийг ийгүй байдалд оруулаад. Харин тийм ээ. Үчиж улсын ажил, тендерийн асуудал гээд завгүй явж юм нэрий. Өс хонцон сансан хүн шиг орж ирээд хиг ёг хийгээд маяглаад байдгүй наад хоолноосоо ид. Би уг нь танаар нэг тамга тэмдэг тендерийн асуудал шийдүүлчих гээл яваад байгаа. Та ажил ихтэй болохоор мартчихсан юм шиг байна. Энэ асуудлыг чинь би шийдчихсэн гэж бодоод яваад байгаа шүү. Ойлгоогүй л явж байхгүй юу? Мано. Тийм бэ. Лойнхор. Завтай болохоор би чам дээр эргэж очино.
гişүнэ нөгөө асуудал чи яах вэ? Тэр нь санаа зовлтгүй. Би яаралтай мэдээж хийж. Тийм биз дээ? Тэгэлгүй яах. За улсын талаа. Алаг хайрхан дүүргээ сонгогчдынхаа итгэлийг алдчихсан 2 дахь удаага сонгогдсон улсын хурлын гишүүн Дөнхийн өмнө нь үлдэж байсан хууль бус үйлдэлүүд их хэмжээний мөнгийг төрийн төсвөөс сонсон гэх хэрэгүүд одоо удаагийн тендерийн шалгаруултыг өөрийн ойр дотны хүмүүстэй авч өгч байсан гэх ноцлог баримт бүхий бичиг баримтуудыг цагдаагийн ерөнхий газар болон арилгастай тэмцэх газарт үл таних этгээд авч өгсөн гэх үндсээр өнөөдөр Дөнхөр гишүүнийг албатай хаалгаж байгаа юм байна. Мөн дээрээс нь бад орч гишүүнтэй хамт явж байгаад автотеврийн осолд орсон гэх юмтэй улсын хурлын гишүүн Дөнхийн талаар ноцтой мэдээлэл хийнэ гэж өөрийн цааш хуудснаа бичсэн нь олон нийтийн анхаарлыг татдаг юм. Би тэр балт орж гих гүшүүнтэй ямар ч хамааралгүй тэр өдөр юу болсон талаар үнийг хэлхийн тулд аав ээж найз нөхөд өөрийгөө юу ажилд оруулсан байж хөл аюул хийж тэр өдөр найз маань намайг хамт шоуд өгч дуудсан. Би найз нэрийг турсмааргүй. Мэдээж тасаг зэрэглийн миний өгөнд очиж үзээгүй газар байна. Ихтэй хүмүүсээ санаа зовлтгүй гэсэн болохоор би тэнд нилээд ууж идэв. Хэсэг хугацаа өнгөрөөсөн. Тэнд нэг хүн надтай их л татна арзаад ирсэн. Улсын хурлын гишүүн Лөөхөр гэж хүн байсан юм билээ. Надад бол их л сайн хүн шиг харагдсан. Өдөртгөө намайг гараж угаасаа ууж орох хүчин хий борсон. Би зэрэгт намайг бүрсоодсон. Би нэг өөр юу таах. Үл таних хэсэг хүмүүс орж ирж тэр араас намайг аварсныг санаж өөдөрөө намайг аваа ээж охиныгоо өөдөрөө Энэ олон жил төрийн түвшээгээр ажиллахдаа сонгогчдынхаа өмнө ийм яриа зогсож байна гэж ёстой сонсонгүй. Нэг тойргоос нэр дэвшсэн дүү нөгөө дүүгээр нэг намын гишүүн төрсөн өдөртөө өргөхлээр нь татгалзаж чадаагүй маа. Би арих гэдэг эзэг хэмжээнээс нь хизээж төрүүлж хэрэглэж үзээгүй. Тэгээд тэр цайлган дээрээс би явхаар болсон. Гэтэл манай жолооч нэг эмэгтэй дагуулж ирээд энэ эмэгтэйг яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэхээр нь машинда суулгаад явсан тэр. Та бүхнээс уучлалт гуйж байна. Би их хорныхон төлөө ард түмэн сонгогчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Энийг миний гэр бүл, найз нөхөд, намын журам нөхөд маань хэлнэ гэдэгт би итгэлтэй байна. Би Монгол улс ард түмэн энэний төлөө юу хийснийг минь төр засаг маань мэднэ. Яаж байгаа юм бэ ч жижиг үзэж байгаа чинь. Би энэ амьдралаас нэг л зүйлийг маш сайн ойлгож авлаа. Юу юм? Эр хүн энэ яванаасандаа нэг л эмэгтэйд үнэнч байх хэрэгтэй юм байна. Би чамд үдий хүртэл үнэнч авсаар ирсэн шүү. Артаа. Хөөсөн тэгээ хайхург хайцдгийг. Намайг ч үгүй битээ давалтаа. Бүгдийн зүгээр хаяалтаа. Мөрөн дээр битээ гарах. Битээ давраа. Тийм үстэй. Чүмээ одоо хандыг битээ буруу аваад байгаа. На таатай. Хөө. Юу гэж үргэлжлэв? Таатай. Үнэхээр сонсож юу гэж Махаа сайн балгууд өгөөрэй. Сайхан хүүхний салдаа нэг юм.
За сайн ажиллалаа. Өөр хэрэгтэй юм байл хэлээ. Миний дүү Лувсангийн мэгмарн Завхан аймагт 1998 онд Лувсангийн 2 дахь хүү болон мэндэлсэн. Миний дүүн Завхан аймгийн 2 дугаар 10 жилийг 2006 оноос 2018 онд төгсөн. Сурч байх хугацаанд сургуулийн олон удаагийн мандаа олгогч болсон. Шинжлэх ухаан технологийн их сургуульд барилгын инженерээр суралцж байлаа. Бусдад найрсаг харилцаатай зэрэглэн цаваа ахын хаан үгнээс гардаггүй зорьсон зорилгодоо өмнөж мундаг ирэх хар багаасаа эцэг гэхэн алдсан ч өдийг хүртэл ахын хаан үгнээс гарахгүй хий гэсэн болгоныг минь хийж хэлсэн ярьсандаа байж чаддаг тийм л дүү байсан юм. Харамсалтайгаар дүүгэн зуурдаар алдлаа. Дүүм их дэлхийхээ хөрсөнд амгалан ойртоо. Энэ хэрэг дээр манай тасгийнхан бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Дүүгийн чайм насыг бүрлэгсэн хүмүүсийг бид нэр заавал олно. Баярлалаа. Тэр өдөр юу нэг юу болсон юм бэ? Чамд ямар нэгэн сэжиг байхгүй юу? Одоо болно өгш. Би тэр газар үзлэг хийсэн л дээ. Нэлээд олон хүн байсан шинжтэй байна лээ. Ер нь тэр газрыг биднээс өөр хүмүүс мэдхгүй үсттэй. Чүм одоо өгснээр надраа хараад байгаа. Чөөрэ мегаг намайг алсан гэж бодоод байгаа юм шүү дээ өгшөө. Инэрлээ. Мөн гүлэгч надруу хүн алсаар зараад байгаа үстэй. Тэгж ярих юм бол тэр балдорж гişүнд туслагч ноотоо шүү. Одоо алга болсон олдохгүй байгаа үстэй. Тэр нөхрөөс ижигдэнгээр татаад байцаа мэдв. Та хоёр ойлтой. Эндээс олж ярил та. Авчлаа. Ахлаа. Тантай яриг нэ. Ойлголоо. За би төрүүлээ явлаа. Зориг авах орсон байна. Ой. Хоёулаа амт явъя. Чүм айгуул намайг хүн алгаж гүтгэн. Чамд санаж байгаа юм байна уу? Өгшөө. Тэр нь ч мань байгаагүй шүү өгшөө. Байгаагүй те? Ха? Бид нар ямар нэг юм асуугаагүй. Хэн хийсэн гэдэг нь тодорхой байна л да. Ингэж
Балд орчоо байна дөө аль нэг нь. Тэдний эсрэг бэлдсэн бидний материалууд бүгд алга болсон байна. Гэхдээ хин гэдгийг тодорхой байгаа юм чинь зүгээр барьчих болдгоо. Бодлох баримт байхгүй бол хуулийн байгууллага юу ч хийж чадахгүй шүү дээ. Яах дуудсан? Гол юм ор дээр. Энэ бол зүгээр л тамга тэмдгийн тулаан. Би таяраас юу гоох гэдэг нь вэхээр Корен таван компани бичгээр тамга тэмдгийг өөрсдөө болгоч. Биднэрт ямар ашигтай. Мэдээж ажил хийсэн хамт тусдалгүй яг байд. Ер нь бол Улаанбаатар хотынхаа нэг том бүтээн байгуулалтыг иргэдэд ээлтэй аятайхан юм болгочих гэж зүтгээд байгаа маань энэ шүү дээ. Миний хоёр дахтаа туслах хэрэгтэй байна. Надад яг одоо хоёроос өөр итгэх хүн алга. Аль. Та ингэ судлаа шахаа үлээч. Үгүй байж л та. Юу байж л та гэж. Би л авын улс төрчдөд итгэх тэнэг хүн лав биш. Өдөр чи тэр юу гэлээ? Амьдрал хэрэггүй үлдээс юмд хуцаад байсан. Тэр нүд мүдийг хараад цаанаа нэг үнэмшилтэй. Нэг энэ тэнд судлаа шаасараа гэж жүжигчин болцсон. Нүд мүд ямар үнэн шаал. Яа. Маргааш тендерийн хариу Корей таван компани талд гарах нь ойлгомжтой. Эдгээр намайг 21 хоногоос дээш харж чадахгүй. Учир нь миний хэрэгүүд дээр ямар ч нотлох баримт байхгүй учраас би эндээс харангуйтаа банд болон хаан живнэр энэ төр хөгийн төслийг олон нийтэд илчлэх хэрэгтэй байна. Энэрлээ. Чахтаа туслаач. Би таныг эр хүний чинь хувьд хөндлөж өгдөг. Одохгүй би гадагш амьдрахаар явах гэж байгаа л да. Тэгтээ би таныг үлдээ заавал биелүүлэх бол. Харин бодсон сансан чинь биелэлээ болох юм бол манай найз тэр төсөлтөө заавал авч ажиллуулаарай. Би танаас энийг хэлэхгүй. За яа. Тархи оголож байгаа ач руу. Хоёулаа эднэртээ орооцолдох хэрэг байна уу гэж. Чи ч үр шийдчих зарчих шүү дээ. Явахаас өмнө хөрөндөө нэг хэрэгтэй зүйл хийчихэд юм. Яаж? Энэ асуудлыг маш хэлбэрээр шийднэ. Хаддаг сайн найз байдаг. Чамд надаас өөр найз байдаг юм уу? Байна. Тэрмөн авцагтаа бэлэн болоод эхлэхээр намайг өглөөс өргөн болж байна. Тэр өрөөнд нэг цэп байгаа. Бодвол тэрэндээ хамаг нарийн нанд юм хийдэг үү? Цэпийг яаж онголох вэ? Ханжи зөрөхгүй. Энэрл ажлаа хэрсэн хийхээс шалтгаална та. Тэгээ та нар тэндээ group sex хийдэг юм. Гүлтэй. Гэртээ цаачин тогтгороо ажид болт. Монгол ирсэн гэж миний амтанд болсон гэх үү? Нэгээс нь үзэгчтэй л үздэг гэсэн үг. Юуг нь бодох вэ? Ажилд орцгоо.
бол буунаа ханжуу өөр газар дуудсан заа юу. Оо. Юу гэдэг вэ? Уутамаа тасуу. Энэрлээ. Чиний л ихлүүс ажилладаг шүү. За, амжилт. Улаан шүхүр. За. 너는 늦게 왔어. 지름사람 데려왔어요. 근데 차가 없었어. 택시 타고 왔어요. 두 명이 왔네. 둘이 왔어? 2명밖에 없어요. 오케이. 올라가자. Манай хажуу захир бас их юм үтсэн хүн гэсэндээ сонирхол нүрг биднийг шаад ондоо юм аа. Манай Монгол улсаас ийм хүмүүс байдаг аа. Вот это жишээ. Байдаг. Тэгтээ ийг хараад хаа хөөхөн харагдаж байгаа юм байна. Балдарч байгаа. Жого уусан байхад ганцаар удаа болчмоор юм шүү. 소연아, 나한테 털다. Ой, Соёна началтай хэрэг солонгос нэрмэл шахацвэрээ. Яа, үнэштэй шат юм шүү. За, сабана. Энэ манай найз. Сабана та. Чи эдний имгэлд өргөөлсөн шүү дээ. Ой. Наадга итрүүчөө. Хэдхэн хоног ухаангүй багт болно шүү дээ. Шинээр өгсөн шүү дээ. Зүгээр хөө. Залуучуудаараа ажиллаж хай гэдэг шүү дээ. Тийм билэгтэй. Тэт, аваад. Аллахалка. 소연이 어떻게 할까요? 같이 가야지. Хаар нуруунд нутгаш яаж. Дахиад алдаа гаргана гэж бодоо юу чи.
Одоо юу болсон юм бэ?
Хоёр болохгүй мүү? Ингэж чага өгцөн хүмүүс байдаг шүү дээ. Чи амьдралдаа өөрийнхөө үн цэнтэй гэсэн зүйлийг алдаж үзсэн үү? Алдаа гинэ. Миний дугаар маш хэмжээний мөнгө урсдаг байлаа. Тэрийг алдсан талбыг одоо хүртэл маш их харамсдаг та. Өргөжлөж зөвшөөрөл авсан юм уу? Бүтсэнгүй. Ой. Төрийн албан агч байж хувийн эзэмшил газар нэвтэрч болж байгаа мó? Бид нар цагтаа бишээ. Зүгээр энэгээр өнгөрч явсан. Энгийн залуучууд байна. Ямхандаа хүч нэмээд байгаа юм багт. Өөрийнхөө шиг авсан юм шүү дээ. Стаг байлаа шүү. Саарай шүү. Зэлтэй. Наад нүдч. Эр хүн хийсэн үйлдэл хэлсэн үгнийхээ арыг даах хэрэгтэй шүү дээ. Юу яах вэ тэглэх вэ? Арыг даалгүй яах. Чи өөртөө ихтэй айсан бэлдэж байж өдөө зэрэгт хүрлээ дээ. Бодно. Зоригтой хүмүүсийг зогсоож болдгүй юм гэж.
найз нүрсээ мөнгө өгөхгүй мөнгө. Мөнгө өгөлт. Зэрэг чи хоёр хүний аминд хэдэн төгрөг төлөв? Чи хэдэн төгрөг байна? Би хүссэн жигэрч өгөлт. Би тагуурт 3 сая мөнгө өгье. Хүссэн жигэрч өгөө. Одоогоос 6 сарын өмнө алаг хайрхан дүүрэгт баригдах 10,000 айлын орон сууцны тендерт ялалт байгуулсан Korean Town компани төлсөн улсын хурлын гишүүн банд болон тус компани удирдлагын 500 тэрбум төгрөг угаах урт хугацааны суурь байсан гэдэг нь олон нийтэд ишгэлэгдэж, энэ хэсэгтээ хамаарал бүхий Korean Town компани захирал Хан Живо зоригоо улсын хурлын гишүүн Балдоржууд банднаар цагдан хорих газарт шалгадаж байгаа. Тэгвэл бүс тендерийг зөвхөн Монгол хүний өр ухаанаар Монгол залуучуудтайгаа хамтран ажиллана гэж өөрийн талд болгож чадсан улсын хурлын гишүүн зөвхөр тус төслийг удирдах явуулах хүмүүсийг олон нийтэд зарлаж байгаа юм. Энэ төсөл маань 5 жилийн хугацаанд үргэлжилсэн. Тэгэхээр барилгын салбартаа дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, компаниуд, хувь хүмүүс хамтарч ажиллах манай төслийн үе таалга үргэлж нээлттэй байгаа шүү гэдгийг дуулахад таатай байна. Манай төслийн ерөнхий инженерээр ажиллах залуучууд болох Батуулдын Бархад, Жаргал сайхны Хондор хоёр маань өндөр надтай хамт ирсэн байна. Эдгээр залуус маань дотоодын барилгын инженерийн сургуулийг Улаан дипломтой төгссөн. Яг өнөөдөр бол энэ салбартаа гэр бүлийн нэг хэмжээтэй. Яаж байгаа бэ чи? Атарчлаа. Инэрлээ чиний марцсан шиг санагдах байна уу? Юу марцсан гэж? Хүүшээ, нөгөө дүүбэл зүгээ марцсан байж тээ. Тайланд очих харам гэж бодсон. Аль буцаа хэрэгтэй чи? Яаж хэлэх юм бэ чи? Юу гэж чи миний анхны яриг өгсөн бэлэг байхгүй миний сэтгэл тоцох хайцсан. Яг марцсан. Гүчи байж л та. Сууч. Болоогүй шүү дээ байж. Байж л та чи. Байж л та чи. Юу ч бичиж авч өгөөч дээ. Өчтөр аргагүй шүү дээ. Чи яаж ундаа мунд авахгүйсэн юм бэ? Чи мамгүйсэн юм. Мэдрэмжнээр өөр үтгсэн. Зүрх урд ордон цоглоод. Чил өөр өдрч авдаг гэдэг байхгүй. Ганцхан юм багц дээ. Ганцхан. Хануудаач. Ой. Ундаа минийх гэж би чамд хэлээ үсттэй. Хэлсэн үү? Хэлсэн үү? Хэлсэн үү? Минийх зогсчоо. Зогсчоо. Зогсчоо чи надад хэлсэн үү шүү. Зогсчоо гэж шүү. Яагаад вэ?
Болцоолоо надад бол хооронд анхчих юм аа.